Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Иден. Зохиолч Джек Лондон. 12 дугаар хэсэг. 25 дугаар бүлэг. Мария Силва ядуу хүн учраас ядуугийн зовлон сайн мэднэ. Рофийн хувьд бол ядуу гэдэг нь оршин амьдрахад байх зарим нэг эвгүй байдал юм а. Ядуугийн тухай түүний төсөөлөл ингээд л гүйц. Тэр Мартин Иден ядуу гэдгийг мэдэх бөгөөд түүний амьдралыг Абрахам Линкольн залуугийн буюу Бэтлерийн ядуу зүдүү байдлаас эхлээд эцэст амжилт баялагт хүрсэн бусад хүний амьдралтай санаанда жишээж үздэг байв. Ядуу байх сайхан биш гэдгийг Роф зөвшөөрхийн хамт ядуу байх нь ухаантай, чадвартай хүний амжилтанд хүргэх сайхан түлхэц гэж өөрийн зиндааны олон хүмүүсийн адил үзнэ. Ийм учраас Мартин Полто цаг хоёроо барьцаанд өгснийг олж мэдээд төдийлөх сэтгэл зовсонгүй. Харин ч тэгэх тусам Мартин ухаан орж утга зохиолын эхлэлээ орхино гэж итгэсэндээ сэтгэл тэнгэр байв. Мартины турж цонх хийсэн царай түүнийг өлсөж байгаа болов уу гэдэг бодол Рофт төрүүлсэнгүй. Мартины өөрчлөгдсөнийг үзээд тэр нь цээж нэмхэн гойлог болж өөрийг нь түлхэн хүн дээрүүлэхийн зэрэгцээ татаж байдаг эрүүл адгуусны хүчийг алдаж байна гэж Роф баярлана. Заримдаа Мартиныг яруу найрагч буюу эрдэмтэн хүнтэй өөрөөр хэлбэл Мартины болох гэсэн хүүхний болоосоо гэсэн хүнтэй адил болгодог онцгой өвөрмөц харц түүний нүдэнд тодорхойд Роф багтан баясна. Гэтэл Мария Силва бол Мартины хойсон хазар өлөлцөх нүд нь огт өөр юм өгүүлэх бөгөөд эдгээр шинж тэмдгээр түүний амьдралд өдөр тутам гарч байгаа өөрчлөлтийг мэдэж байв. Нэгэнтээ бороотой зэврэн өдөр Мартин гэрээсээ Полтотоо гараад Полтоогүй эргэж ирэхийг харжээ. Тэгээд хацар жаахан цулцааж нүднийх нь гялцах нэг хэсэгтээ дарагджээ. Мөн цаг ундаг дуугийн алга болж амьдрах хүчин дахин сэргсэнийг Мария мэджээ. Түүнээс гадна Мартин шөндөө хичнээн керосин шатааж байгааг Мария явцав мэдэх учраас хичнээн их ажил хийдгийг нь Мария мэднэ. Ажил. Мартины ажил өөрийнхөөс нь огт өөр шинжтэй боловч өөрөөс нь дутуугүй ажиллаж байгааг Мария сайтар ойлгож байв. Тэр хоол баг идэх тусмаа улам шургуу ажилтдаг нь Мариагийн гайхлыг төрүүлнэ. Мартин онцыг хөлсөж байх шиг бол Мария хүүхдийнхээ нэгэнд ийм амттай талах та өөрөө барьж чадахгүй гэж хэлээрэ хэмээн үг зааж өгөөд шин талах явуулдаг байв. Заримдаа өөрийн мах цусны тасархай хэдэн хүүхдийнхээ таваг шөлийг хасах эрхтэй билүү? Үгүй билүү гэж эргэлзэвч таваг шөл Мартинд явуулна. Ядуусын нинжин сэтгэлийг үнэлж чаддаг учраас үүнд Мартин чин сэтгэлээсээ баярлдаг байв. Мэгэнтэй гэртээ байсан хүнсний зүйлийн нөөцийн үлдэгдлэр өөрийн олон тооны хойд үеийг хооллоод сүүлчийн 15 центийг лонх хямд дарсанд өгч байх тэр үед ус авахар галтгооны өрөөнд орж ирсэн Мартиныг Мария дайлав. Мария Мартины эрүүл мэндийн төлөө тус уув. Дараа нь Мартины үйл хэрэг амжилттай байхын төлөө Мария хундаг өргөхөд Джеймс Грант түргэн ирж юм угаалгасны хөлсийг төлөөсэй гэж Мартин хундаг өргөв. Джеймс Грант бол мужааны туслах бөгөөд юм угаалгачхад хөлсийг нь өгөлгүй. Мариад $3 мөр тавьсан байжээ. Мартин, Мария хоёр хоосон ходоодон дээрээ уусан болохоор толгойд нь арх амархан гарчээ. Тэд хоорондоо альж талаар төсөөгүй боловч хоёулаа ганц бие ядуу хоосон билээ. Гэхдээ ядуугийнхаа тухай хинэнч үг цох уйлгахгүй байв. Чухамхүү тэр ядуу зүдүү амьдрал тэднийг ингэж их ойртуулжээ. 11 нас хүртлээр аж төрн суусан Азорын аралд Мартин очсныг сонсоод Мария их баярлав. Тэнд Мария 11 нас хүртлээр суужээ. Мартин Хавайн аралд очсноо ярив. Мариагийн садан төрөлсөн үлдээ тэнд нүүж суурьшсан тул сонсох бүрч тааламжтай байв. Мауийн аралд байсан гэж ярихт нь Силва бүрч их баярлав. Мария Силва тэнд байхдаа нөхөрт очсон аж. Амьдралынхаа хантай анх танилцсан Кагуулунд Мартин 2 ч удаа очсон байв. Тэнд элсэн чихэр очсон хөлгүүд зорчилдон явахыг Мария Силва яаж мартах билээ? Тэр хөлгүүдийн нэгэнд Мартин явж байсан хэрэг байх нэ? Яваагүй газар юр алга. Айгуу бол вайлуг орсон байж мэдхэн шивдий.
Мартин тэнд бас л очсон байна. Аж ахуйн ерөнхий хянагчийг таних юм биш байгаа? Танихаар барах уу да? Түүний эрүүл мэндийн төлөө аяг дарс хөнтөрч байсан юм чинь. Тэр хоёр хууч ирсаар гашуун архины эрхэнд өлсгийг мартав. Мартинд ирээдүйн үйлс бараан биш харин эртөөрөө хизээ боловч амжилт алдар нэр олох бөгөөд тэр нь бүр хаяан дэрж одоо жаахан ахиад үзвэл гар хүрэх болсон санагдана. Өөдөөсөө харж суугаа Мария Сильвагийн ядрангуй царайг ажиглан хараад зүсэм талах аяг шүл авчирч өгдгийг нь санаж ачийг хариулан буян хишгэ хүрт дээгсэн гэхээс арга барагдан. Мария танд юу хэрэгтэй байна гэж чангасан. Мария гайхан өөдөөс нь харлаа. За хэл. Одоо чухам юу хэрэгтэй байна вэ? 7 хүүхдээ гуталтай болгомоор байна. Гайгүй. Хүүхдүүд чинь цөм гуталтай болно гэв. Тэгэж хэлэхэд нь Мария баярлан толгойд өгчээ. Өөр юу хэрэгтэй байна? Арай томх юм хэлээч. Мария Сильвагийн нүдэнд баяр мэлтэгнэвэ. Хэнтээж хөгжилдгөө байсаар удсан Мария Сильватай одоо Мартин л хөгжилдөх болов. Сильваг үг хэлхийг завтахад Мартин яаралгүй сайн бодоо гэв. Мартин минь би сайн бодлоо. Өөрийн гэсэн байшин тайл болбол сар бүр $7 төлж байхгүй гэхэд Мартин. Таныг байшинтай болгож өгөнц. Төө дээлэх удахгүй та байшинтай болно. Өөр юу хэрэгтэй байна? Ер нь яавал хамаг хүсэл чинь биелэх үү? Та намайг бүгдийг чадах бурхан гэд бодоод л хэл. За, хэл. Би чагнаж байна. Мария бодож. Горгүй. Бодвол чи айх байх гэлээ. Хаанастаа би айхгүй. За тэрийг хэл. Их том юм шүү. Би хамаагүй том юм хэлэх гэж байна. Яах вэ хэл. Мария хамгийнхаа эрхэм нандин хүслийг илчлэхээр санаалдаад. Саах хідэн үнэтэй л болгүй эцгэн тэр. Сан Лианы хавийн өвс ногоо сайтай нуг тал газар хідэн үнэтэй байвал сайхна. Тэнд муу ихч минь би. Сүүгээ Окланд оруулж борлуулна. Мөнгөтэйч болно. Тэгвэл Джоник 2 минь үгэр хариулах гэж явахгүй. Сургууль соёлд орно. Тэгэд том инженер болж зам бариулна. Миний хүслийн туйл энэ л байна гэв. Сильва ингэж хэлээд сэргэлнүүдээр Мартиныг харлаа. Хүслийг чинь биелүүлнэ гэж Мартин шийдвэртэй хэлвэ. Мартины амлсан зүйлс хизээж бүтэхгүй гэж Мария лавтай бодовч толгой дохин өгөөмөр сэтгэлийнхэн төлөө хундаг өргөлөө. Тэр өглөгч сайхан сэтгэл нь үнэхээр өгснөөс дутуугүй санагджээ. Тийм. Нэг жоо хоёр чинь үхэр хариулагч хэрэггүй. Хөөхтүүд чинь жилийн турш сургууль соёлд суралцсан. Цөмөөрөө сайн гуталтай болно. Та өөрийн гэсэн оронтой үхэр малаа оруулах хашаа сарвчтай, бас гаха, дахиатай, ногоо жимс тарих газартай ер нь юмтай болно. Тэгэж хөлжиж аваад 1-2-ын зэрэг ажилчин хөлсөж авахд зүгээр. Тэгвэл танд хийх ажилгүй. Би ямар хэдэн хүүхдээ хүмүүжүүлээд л сууж байх болно. Хэрв санаанд чинь таарах хүн дайралтаж бас юм аа. Тэгвэл хантай болохыг бод. Өрхгөл толгоолоод байх хүнтэй бол бүр жарган шүү дээ гэж Мартин ирэв. Мартин ирээдүйнхээ буйнаас өгөөмөр сэтгэл гарган Сильвад ховь хүртээгээд сайныхаа ганц костюмыг барьцаан тавихаар босвоо. Ганц костюмо тавина гэдэг рүүфтэй уулзах бололцоо алдаж байгаа хэрэгт бол түүнд том хэцүү байна. Мартин өөр өмсчихмөр юм даанч байхгүй. Нэг цэрэг замц байвч тэр нь мах талхны мухлаг буюу их чинд очихдоо өмсөж болно уу гэхээс биш. Морзын дөмсөд очихын майгүй муу юм байжээ. Мартин шургуу хөдөлмөрлсөн хിവэр боловч зөвхөрөнгө барлаа. Хоёр дахь тулалдаан бүтэмжгүй болж, ер нь ажил хайхаас өөр замгүй гэсэн бодол байн төрөх болжээ. Хэрв үнэхээр түүний ажилд орвол Монголын худалдагчид Гертрудигч Ров хинэнч гэсэн баярлах байв. Тэрч байтугай бүтэн сар сууцны хөлсийг төлөөгүй Мария хүртэл баярлах байваа. Мартин бичгийн машин хэрэглэснийхээ хөлсийг бүтэн 2 сар төлөөгүй тул эсвэл хөлсдөл эсвэл буцааж авчирч өг гэж нэхэмжлэн шаардна. Мартин зориг мохох тийшээ хандаж боломжтой цагийг хүлээхээр юу боловч төмөр замд зарлага хийхээр шийдэн шалгалтын өгөхөөр явлаа. Мартин тэр шалгалтыг хамгийн сайн өгсөн боловч зарлагын оронтой хизээ гарах нь мэдэгдэхгүй байжээ. Яг тэрэгзэгтэй хүнд үед хэвлэлийн газрын машины ердийн ажиллагаа гинэд өөрчлөгдөв. Төвний аль нэг араа гимтсэн үү, эсвэл тосолгоо нь муудсан уу, нэг сайхан өглөө шуудангийн зарлага жижиг дугт уйтай бичиг авчирч өгөө. Дугтуйн буланд сар бүр гардаг трансконтинентал хэмээх сэтгүүлийн газрын тамга даржээ.
Эдэний зүрх тасран унах мэт болж хамаг биеийн суулцгийн өвдөг нь чичрэв. Бичгийн дугтойг задлалгүйгээр өрөөндөө гүйн орж орон дээрээ суул. Хүм баярлсандаа өгөж болохыг Мартин тэрхэн үес ойлгосон билээ. Энэ лав баяртай мэдээ байх. Ийм жижиг дугтойд гар бичмэл хийхгүй. Трансконтинентал сэтгүүлд 5,000 үгтэй хонхны дуун гэдэг аимшигт өгүүлгээ явуулсныг Мартин санаж байв. Шилдэг сэтгүүлүүд гар бичмлийг хүлээн авмагц хөлсийг нь өгдөг учраас энэ дугтойд мөнгөний чек байх нь гарцаагүй. Нэг үгийг 2 центээр бодоход 1000 үг нь $20 болно. Тэгвэл энэ чек $100 биз. $100. Дугтойг задлах зур Мартин өөрөө бодлоо. Хүнсний мухлагт $3.85. Махны худалдагчид $4, талхчинд $2, ногоо авсных $5 бүгд $14.85. Цаашин суудсанд $2.50. Сарын хөлс урьдчилан төлбөл $2.50. Бичгийн машин 2 сар хэрэглэснийх $8, сарын хөлс урьдчилан төлбөл $4, бүгд $31.85. Түүнээс гадна барьцаанд өгсөн юм авахад $5.30, пальто $5.30, ундаг дугуй $7.75, костюм $5.50. 60% нь гэхэд за яах вэ? Бүгдэн $56.10. Энэ тоог нүднийх нь өмнө агаарт гэрэлт тоогоор биччихсэн юм шиг санагдана. Үлдэх нь $43.90. Сууц болон бичгийн машины хөлсийг урьдчилан төлсөн гэхэд юр бусын их баялаг мэт. Тэр хооронд Мартин дугтойг задлан машинтсан загтал гаргаж ирвэ. Чек байдаггүй. Тэгээд дугтойг хэсэгсэрч үзэл. Нүдэндээ итгэлгүй гэрэлт харлаа. Урж үзэл. Чек байдаггүй. Тэгэхээр Мартин редакторын Магдалины цаанаас чек явуулаагүй тайлбарыг хэргийн чухам учрыг олохоор загтлыг уншиж эхлэв. Тэр үг тайлбарыг олсонгүй. Харин түүнийг аянга нэргэх шиг болгосон нэг зүйлийг олж уншлаа. Загтал гараас нь алдарч унлаа. Нүд нь бүрэлцэж дэрэн дээр толгойгоороо гулдран унаж чичирсэн гараар хүнжлөө татав. Хонхны дуунд $5 өгөх гэн. 5,000 үгэнд $5. Нэг үг 2 цент байхын оронд 10 үг 1 цент. Гэтэл өгүүлэг нь хэвлэгдмэгц чек явуулна гэд хэвлэгч магтаж байдаг. Тэгэхээр нэг үг 2 центийн үнэтэй гар бичмлийг хүлээн авбагц хөлсийг нь өгдөг гэдэг ч цөм хоолсон үг байж. Үүнийг нь урд мэдсэн бол юу гэж бичих вэ? Ажил хийх, рууфийнхээ төлөө ажил хийх байсан юм бичгэд хичнээн хугацаа зарцуулснаа санаад тэр айх шиг бол. Энэ бүхнийг эцсийн эцэст 10 үгэнд 2 цент хөлс авахын тулд хийсэн байх. Сонинд бичснээр зохиолчдыг дарчдаг бусад бүх хүндэтгэл баялаг нь лав мэдээ бичгчийн бодолдол байсан байх. Зохиолчийн нэр хүндэтгэлийн тухай түүний дам сонссон зүйл худал байж тэр баталгаа нь ил байна. Трансконтинентал сэтгүүлийн нэг дугаар 25 центийн үнэтэй бөгөөд уран сайхан хийцтэй хавцсан түүнийг тэргүүн зэргийн сэтгүүлд багтадгийг гэрчлэн. Энэ бол Мартин эдэнийг мэдлэгээс аль урд хэвлэгдэж эхэлсэн хуучин хүндтэй сэтгүүл. Трансконтинентал сэтгүүлийн хуудсанд юм хэвлүүлж байж дэлхий дахинаа нэрд гарсан нэгэн зохиолчийн хэлсэн үгийг тус сэтгүүл хавцсан дээрээ үргэлж нийтэлдэг нь түүний үзэл суртал өндрийг гэрчлэн. Энэ гоё сайхан өндөр үзэл сурталтай сэтгүүл маань 5,000 үгэнд $5 өгдөг байна. Тэгтэл тэр хэлсэн үгийн эзэн харь газар хоосрохын туйл үзэж саяхан нас барсныг Мартин санаж үүнд юр гайхах юм алга гэж шийджээ. Тэгжээ. Ингэж молиг өмхөх гэжтэй. Зохиолчийн шагналын тухай элдв дэмий сонинууд донгосож тэрнээс нь болж бүтэн 2 жил алдах гэж. Одоо болох нь тэр нэгч мөр юм бичихгүй. Рууфийн хүсснийг, хөм бүхний хүсснийг биелүүлж албанд орно. Гэтэл энэ бодол Жог ажилгүй орны замаар орж хаа нэгтээ тэнэж яваа. Жог Мартин санагдуулбаа. Түүнд атаархан Мартин санаа алджээ. Өдөр бүр 19 цаг ажилласны гор гэнэт гарав. Гэвч Жог хайр сэтгэлтэй болоогүй. Дурлалын тулгадаг хариуцлагыг мэдэхгүй. Энклэр дэвэн дэлхий хэсэж дэми суух хэрэгтэй. Гэтэл тусыг нь бодвол ажиллах юм Мартинд бий. Ажиллагч болно. Маргааш өглөөрт ажил ирж эхэлнэ. Мөн эцгийнх нь конторт ажилд ороход бэлхэн. Амьдрал байдлаа өөрчлөх шийдтэй байна гэдгийг маргааш рүүфт мэдэгдэнэ. 5,000 үгэнд $5, 10 үгэнд 1 цент. Энэ бол
урлагийн зах зээлийнх нь ханш байх нэ. Үүнд орших шударга бус хуурамч шившигт байдал Мартинд амар заяа үзүүлэхгүй байв. Нүдэ анихт нь хүнсний мухлагийн худалдагчид өгөхөөр $3.85 гэсэн тоо дөрлөсөн үзэгдэнэ. Мартины хамаг яс ингэж биеийн дагжин, ууц нуруунд тун их өвдөн, зулайн өвдөн, шилрүүн дарж өвдөн, гавал доорх уураг тархи нь өвдөх мэт болно. Ялангуяа хөмсгнөөс дээхэн өвдөхөд тисгэд тун бэрх. Гэтэл дотор зарс хийх $3.85 гэдэг тоо нүдэнд үзэгдсээр л байв. Төөнийг харахгүй тулд Мартин нүдэ нээсэн боловч өдрийн хурц гэрлээс бүрж үеийг тамаа үзв. Нүдэнхээс өөр арга алгаа. Тэгсэн нь өнөө $3.85 гэдэг тоо дахин дөрлөцөв. 5,000 үгэнд $5 10 үгэнд 1 цент. Энэ бодол Мартины тархийг шөвгдөх учраас нүднийх нь өмнө дөрлөцөх $3.85 гэсэн тооноос салж чадахгүй байсны адил мөнхөө бодлоос салж чадсангүй. Гэтэл тоонд гэнэт өөрчлөлт гарахад түүнийг Мартин сонирхон ажигласаар байтал тэр тоо яваандаа 2 гэсэн тоо болон хувирлаа. Энэ ч талхчин өгөх өөр байна шүү дээ гэж таалаа. Дараа нь 2.50 гэсэн тоо гарлаа. Энэ тооноос өөрийнх нь амьдрах эсвэл бүх хоёрын нэг шийдвэрлэгдэх юм шиг түүнд сонирхолтой байв. Нээр хинт $2.50 өртөө билээ. Хэнд? Энэ асуултыг хариулах яалаач гэсэн хариулах нь түүнд зайлшгүй чухал байсан тул одоо ой ухааныхаа харанхуй урт хонглоор тэнүүчилж хэрэггүй мэдээ дуртатгалаар дүүрсэн түүний өнцөг булан бүрээс хариу олохыг гониглон чармааж тэмтрэн ирлээ. Өдий мөнгө Мариад өгөх өртөөйгөө бодож олтол бүхэл 100 жил өнгөрөх шиг болов. Энэ төвөгтөө нарийн асуултыг нэгэнд хариулснаас хойш одоо амарч болох боллоо гэж Марти шийдэл. Гэтэл тэр тэгсэнгүй. 2.50 гэсэн тоо алга болж оронд нь 8 гэсэн тоо дөрлөсөн эхлэв. Хэнд $8 өртөө билээ. Ой ухааныхаа тоймгүй хонглоор дахин тэнүүлчиж ядрах хэрэгтэй болов. Хэдий хугацаанд тэнүүлчилсэнийг Мартин мэдээгүй. Өөрт нь туйлгүй удах шиг болсон боловч хаалга тогших чимээ. Мөн би ч муу байгаа юм биш биз гэсэн Мариагийн дуугарс их орлоо. Жаахан зүүрмгэлжээ гэж сулхан танигдахгүй дуугаар Мартин хариулв. Тасалгаанд харанхуй байгаа нь түүнд гайхал төрүүлв. 2 цагт цагтлэрсэн. Одоо үдэш болчихсон байна. Лав өвдснөөс гарцаагүй. Гэтэл нөгөө 8 гэсэн тоо урд нь гарч ирэхэд Мартин бас л хүчлэн бодож эхлэв. Гэхдээ одоо нилээд зайлархаг болжээ. Ер учир нь үл олдох дурдтгал дотор тэнүүжлэх хэрэг алга. Ямар тэнэг байгаа вэ? Ой ухааны том дуугыг таагаад л эргүүлчих хэрэгтэй. Тэр дууг ээж ирэглээ. Тэгснэ гинэт хурдлан эргэж тойрогтой өөрийг нь тадан оруулж хоосон харанхуй руу авч одвоо. Мартин угаалгын газар булдор цамсны цард дуултай нудраг хийж байгаагаа хараад ёр гайхсангүй. Гэтэл нудраг дээр ямар нэгэн тоо бичээстэй байв. Хувцс тэмдэглэх шинэ аргын байхтаа гэж Мартин бодоод тэмдгийг ажиглан харвал тэр нудраг дээр $3.85 гэсэн тоо байна. Энэ бол хүнсний мухлагийн худалдагчид өгөх өрийн данс гэдгийг санаж ёр дансыг бул доогуур оруулах хэрэгтэй гэж бодов. Толгойд нь хорон санаа орж ирлээ. Данснуудыг шалан дээр хаян өөрийг нь төлөхгүй гэж бодогдов. Бодсноор оочгийв. Тэр хумгсан нудрагуудыг туйлын бохир шал дээр хаялв. Овоо улам өсөж данс бүр 2, 3, 10 болон нэмэгдэж мөн тийм 1000 болоход гагцгүй Мариад өгөх $2.50 данс нэмэгдэхгүй байв. Энэ бол Мартиныг Мария хавчин боогдуулахгүй гэсэн тэмдэг учраас гагцхүү энэ дансны өрийг төлөхөөр Мартин шийдэл. Ингэж шийдээд шалан дээр хөглөрөх овоон дотроос тэр дансыг ирж эхлэв. Тэр олон 100 жил ирж байтал гэнэт хаалга онгойж зочид буудлын эзэн бүдүүн голлоонд хүн орж ирвэ. Төөний нүүрэнд уур хилэн бадарч аянгын дуу шиг дуугаар тэнгэрт хаттлаа. Энэ нудрагны үнийг таны хөлснөөс би суутгах гэж хашгирав. Өнөө овоо гинэт уул болон хувир ба. Эдгээр нудрагын үнийг төлнө гэвэл хэдэн мянган жил ажиллах болно гэж Мартин ойлгов. Иймд зочид буудлын эзнийг олж угаалгын газрыг шатаахаас өргмих алга. Гэтэл бүдүүн голлон дэр түүнийг заамдан авч дээш нь чулуудад гарлаа. Түүнийг тэр эндүүтэй ширээ, цахилгаан зуух, бол угаалгын машин, шахагч цөмийнхэн дээгүр чулуудав. Мартин бүжиглэж, нисэж явхад нь шүдэн тажигнаж, тархинд үерч бас голлон дэрийн бэрэг гайхаж байв. Дараа нь булын дэргэд дахь яадал байж байх бөгөөд
Энэ удаа сар тутмын сэтгүүл нийтлэгч булын цаанаас оруулсан угааж булгаар дарсан нударгуудыг хүлээн авч байна. Нударга бүхэн чек болон ховирч байсан учраас Мартин сонирхон харах боловч чек нь хоосон байгаа. Тэр булын хэдэн сая жил зогсож өөрийнх нь нэрээр бөглсөн чек ганц гарч ирвэл алгадчихж магадгүй гэж хэмээн чек гарна авсаар л байна. Тэгвэл нэг тийм чек гарч ирлээ. Мартин салгалсан гараар түүнийг авч гэрэлд харлаа. $5 чек байв. Хэвлэгч булын цаана нуугдан байж хаа гэж хөхөрнө. За яах вэ? Би чамайг одоо алъя гэж Мартин хэлв. Тэгээд сүх авахаар хажуугийн өрөөнд ортол тэнд Жо гар бичмэл цардаж байхыг олж үзв. Гар бичмэлээ хайрлсан Мартин Жороос үхээ чулуудсан чинь тэр сүххий дүүжлэгдэжээ. Мартин эргээд бул руу гүйж ирсэн чинь тэнд цасан шамраг тавьж байжээ. Үгүй ээ, цас биш. Юм тус бүр 1000-аас доошгүй долларын тоо томшгүй чек юм. Тэр чекүүдийг цуглуулж 100-100-аар нь багцлан багц бүрийг туузаар хянамгаа боож эхэлвэ. Мартин юм Жо гэнэт гарч ирв. Жо босоод эндүү цамц гар бичмэлээр жонглоор хийж байна. Тэр заримдаа багц чек барьж аваад өөд нь хаяхад тэр нь тааз цоо зохин хоосон зайд алга болж байх юм. Мартин Жо тийш угас хийсэн боловч Жо сүхийг нь булааж аваад дээш чулууд. Сүхний хойноос Мартиныг бас чулуудва. Мартин тааз нэвтэл нисэж маш олон гар бичмэл барьж авч амжсан учраас тэр дүүрэн гар бичмэлтэй газар бууж ирвэ. Гэтэл түүнийг дахин дээш хөргөхөд агаарт гарч эцэс төгсгөлгүй тойр нисв. Нэлээд хол бүжгэл надтай ваали бүжгэл чи дахиад гэж хүүхдийн дуулах сонсдог. Чек цардмал цамц гар бичмэлээс бүрдсэн тэнгэрийн ойдол дотроос сүхэн зохиж байсан тул Мартин түүнийг авч газар бууж ирмэгц Жог алхаар шийдвэ. Гэтэл тэр газар бууж ирсэнгүй. Шөнийн 2 цагт ханны цаанаас яраглах чимээ сонсоод Мария босож өрөөнд нь орж ирээд түүний биеийг тойруулан халуун эндүүнүүд тавьж хавцсан нүдэн дээр нь нойтон алчуур тавьжээ. Таны сонсох сувг өгүүлж байна. 26 дугаар бүлэг. Мартин идэ маргааш өглөөдөө ажил ирж чадсангүй. Ухаан орц сэргээд эргэн тойрныг ажиглаваас үд хэдийнэ өнгөрчээ. Дэрэгдэн сахиж суусан Силвагийн нэг охин 8 настай Мэри сэрмэгцэн чарлан их рүүгээ гуйл. Тэгэхэд хоолундаа хийж суусан Мария хурч ирээд эвэрцэн гараараа духыг нь нэлбэн суцыг нь барьж үзээд хоол идмээр байна уу гэв. Мартин толгой сэгсэрвэ. Юм идэх дур хүрсэнгүй. Мартин хөлсөх гэж юу байдгийг ч мэдэхгүй гайхжээ. Бэй нэг л бишээ. Ямар өвчин тусчих нь вэ? Мария та өвчин таньдаг билүү? Гэд сулхан дуугаар асуухт нь ханиад хурч гэж гайгүй. 2-3 хоногоос зүгээр болно. Одоохондоо юм идэхин хэрэггүй. Маргаашнаас бол гэжээ. Мартин яолж янгуучилж сураагүй билээ. Марияг охинтойгоо гараад явхад хувцас өмсөх санаатай босох гэв. Гэтэл нүдэн өвдөд харж болсонгүй. Дараа нь байдаг хүчээ шавхан орноосоо босож ширээ түшин суудал бэйн мэдээ алдан толгойгоороо ширээний тавцсан мөргөжээ. Ээнхүү удаан болтол өндийж чадалгүй суусаар хагас цагийн дараа арай хийн дахин хөнжилдөө ороод хөдлөлгүй хэвтэв. Нүдэн анин юм бодох гэвээс толгой намалзан өвднө. Энэ завсар Мария хэд хэдэн удаа орж ирээд духан дээр нь хүйтэнжин тавьж өглөө. Уг тэр болохоос нэмэр болохгүй гэж Мария мэрэгэн ухаан гарган түүнд элдвэ юм ярьсангүй. Мартин баярлахын ирэхээр Мария та мөдхөн олон үнэтэй болно гэлээ. Дараа нь Мартинд өчигдөрхөн трансконтинентал сэтгүүлийн газраас загтал хүлээн авч төөрч бодолж явснаа ойлгон дэмий оролдохыг болохоор шийдээд амьдралынхаа номын хуудсыг орлууснаас хойш бүхэл бүтэн 100 жил өнгөрсөн мэт санагдана. Мартин номын хөвчийг дэндүү хүчтэй татснаас тэр нь сүүлдээ тас үсэрчээ. Хэрэв Мартин өөрийгөө өсөглөн ядуурлаар тэгж зүдрээгээгүйсэн бол өвчин түүнийг дийлэхгүй байсанс. Одоо бие мах бодит шингэсэн өвлийн нянг дийлэх чадалгүй болжээ. Мартин босох гэж чадаагүй тул хэвтгэхээс өөр арга олдсонгүй. Хэрэв амьдралаа цөмийг нь зориулахад хүрвэл бүхэл бүтэн номын сан болох зохиол бичээд ч яах юм бэ? Надад лав хэрэг алга. Үгсэн хойноо утгах зохиол бол
Хувь зохиол маань албан бичиг хөдөлсөн болж сард хэдэн долларын цалин аваад л нэг жижиг байшинд Руфтэйгээ хамт сууж байхад л оршино гэж ганцаараа ярина. 2 хоноод Мартин нэг өндөг 2 зүсэм талх идэж аяг цай уугаад өнгөрсөн 2 хоногийн шуудангаар ирсэн зүйлийг авчруулв. Нүд нь өвдсөөр тул өөрөө уншиж чадсангүй. Мария та энэ захидлуудаас уншиж өгөөч. Том дугтуутайг нь уншаад явах вэ? Ширээн доогоор шидчихэд жижиг дугтуутайг нь унш гэл. Би уншиж чадахгүй. Харин тэр Яса сургуульд явдаг чадах байх гэл. Сильвагийн охин 9 настай тэр Яса дугтуутай бичгүүдийг задлан уншиж эхлэв. Мартины чихнээ бичгийн машин хэрэглэсний хөлсийг яарвчлан шаардсан үг сонсогдноо. Энэ үед Мартин ажил яаж олох тухай бодолд гүн автсан бэ. Гэтэл түүний чихнээ хэрв таны бичсэн өгүүлгийг товчхон найруулад хэвлэхийг зөвшөөрвөл танд $40 шагнал олгохоор бид ярилцлаа гэж тэр Яса өсөглөн унших сонсогдов. Наад бичигч нь хаанаас ямар сэтгүүлээс ирж өв? Альвэ надад өгөөч гэж Мартин идэн чанга хэлв. Мартин нүднийхээ өвдөхийг дийнэ мартаад загтлыг авч шуналтаа уншваа. White Mouse сэтгүүлийн газар төөний дээр үед бичсэн аимшигтай өгүүллийн нэг болох усан эргүүлэг гэдэгт нь $40 шагнал олгох гэсэн байв. Тэр загтлыг дахин уншлаа. Өгүүлгийн санаа товч тодорхой гараагүй боловч уул санаа нь өвөрмөц байдлаар сэтгэл дэх таалагдсныг элен далангүй шууд бичиж нийтлэх дуртай байгаагаа өгүүлгийн хамт хэрв зохиогч өгүүлгийнхээ 3/1-ийг хүртэл товчлохыг зөвшөөрвөл $40 чек даруй явуулна гэсэн байв. Мартин үзгээ шүүрэн авч сэтгүүлийн эрхлэгчид нь хаяглаад хэрв тэр чек нэн даруй явуулах хаваас уул өгүүлгийн 4/3% ийгч хасаад нийтлсэн ч болно гэсэн загтал бичлээ. Захиаг нь илгээхээр Тереза гүйн одвоо. Мартин дэрэ налан хэвтээд баахан бодож үзвэл бас ч оргүй худал биш ээ. White Mouse сэтгүүл миний өгүүлгийг үнэлэхэд үнэлсэн л байна. Усан эргүүлэг 3,000 үгтэй. 3/1-ийг нь авч хаяхад 2,000 үг үлдэнэ. Үг бүрийг яахааргүй 2 центээр үнэлсэн байна. Их бичмэлийн үг бүр 2 цент хүрдэг гэж сонинд бичсэн. Ямар ч гэсэн ортой болж таарва. Гэтэл бас White Mouse Мартины бодсноор 3 дугаар зэргийн жижиг сэтгүүл байжээ. Сэтгүүлүүдийн талаар ямар ч ойлголтгүй болжээ. Сар бүр гардаг Трансконтиненталыг 1-р зэргийн сэтгүүл гэж үзэж байна. Гэтэл тэр нь 10 үг тутамд 1 центийн шагнал өгч байдаг. Харин нөгөө хайхрамжгүй хандаж байсан White Mouse сэтгүүлээс 20 дахин илүү үн өгч байдаг мөн сони юм. Тэгээд бас нийтлэхээс нь урдчлаач. Эдгэрсэн хоноо ажил ирж гүйхийн хэрэггүй гэдгийг Мартин сайтар ойлгож авав. Мартины толгойд усан эргүүлгээс дордохгүй хэдэн 100 өгүүлэг буй билээ. Хэрв тос бүрийг $40 худалдаж чадвал ямар ч албан ажил хийснээс илүү мөнгө олж болмоор санагдана. Мартин тулалдаанд ялагдахын даваанд ирсэгчээ. Түүний анх бодсон зөвдөв. Одоо зам цагаан болно. Мөнгө олохын төлөө аар сарын бичих гэхийн хэрэггүй. Аар сарын бичээд нэмэр болгох ч үгүй. Одоо жинхэнэ бүтээлч ажил эрхэлж түүнд өөртөө үнэтэй цэнтэй юу байдаг бүхнээ зориулна. Ров хурч ирээд баярыг минь хуваалцаасаа гэж Мартин бодлоо. Түүний ор дээгүр хөглөрсөн олон загтлын дотор Рофээс ирсэн нэг загтал олвоо. Мартиныг сурагч хэмээгүй, гэнэт хэд хоногоор алга болсон Ров тонирхсан байна. Энэ захиаг нь Мартин уншихтаа үсэг бүрээр нь сэтгэл юугаа зугаацуулан гарынх нь үсгийг инхрийлэн үнсвэ. Мартин эдийн хариу загтал бичиж, зорынхоо ганц костюмыг барьцаан тавьсны улмаас очих аргагүй болсон үнэн учраа очлоо. Тэр загталтаа бас бие өвдөд бараг зүгээр болж байгаагаа хэлхийн хамт 2-7 хоноод тэр болтол Нью-Йоркоос мөнгөний чек лав ирнэ байх гэж боджээ. Костюм авна. Тэгээд өдөртөө л танаад очимз гэж бичв. Ров 2-7 хоног яаж хүлээх бэл. Ров загтал авсныхаа маргааш Мартинтай уулзахаар Артурын хамт сүйх тэргээр гарнаа. Рофийн найлчлалд Сильвагийн хүүхдүүд бөөн баяр хөгжөн болж харин Мария Сильва сандарч твдхийн туйлд хүрвэ. Хүүхдүүд ер бусын гийждийг тойрон шавв. Мария хүүхдүүдээ хараад зөвхөн алгадаж хөөгд дараа нь өөрийнхөө молгуу гийждэд гайхан үглэв. Гарт нь хатсан савнгийн хөөс хормогч болгон зүүсэн нойтонтаар түүний ямар ажил хийж байсныг илтэд харуулнаа. Өөрөнд нь сууга Мартиныг сураглаад
хэнцэр хувцсан тэр хоёр залууг Суихтергээр морилон ирэхэд Мария сандарсандаа болоод тэднийг ядахтаа өөрийнхөө муу өрөөнд өргөж ухаан орсонгүй. Зочид Мартины өрөөнд угаадасны уур манан болсон галз уухны өрөө дамжин явж хүрвэ. Мартины өрөөнд ууруута саван хэрийн үнэр хийсэн орох бөгөөд түүнийг үүд хаалга хааж аргалах сэхэ Мариад байсангүй. Ров баруун зүүн тийшээ эвлэгхнэр эргэн сүлжиж явсаар Мартины өрөөнд орж ширээ ор хоёрын завсар нарийнхан зайгаар гарав. Харин Артур сайн болгоомжилж яваагүйгээс галзуухны өрөөнд хөвтсөн ваар хайруул хоёрт бүдэрчээ. Мартины ганц сандлыг Ров эзлэн суусны тэр түүнийг энд хүргэж ирэх үүргээ нэгэнд биелүүлсэн болохоор Артур тэнд дутсан ч үгүй гадаа шатан дээр зогсоход Сильвагийн хүүхдүүд чохоорхон тойрч хавь орчмын хүүхдүүд юу болсныг сонирхон Суихтергийг шавлаа. Энд айлын хуран болох буюу эсвэл хүн оршуулахад Суихтерг үзэгддэг байжээ. Гэтэл тэр өдөр хинээч хуран болоогүй, хэн ч үхээгүй тул сонирхохгүй байж болмооргүй. Үнэхээр жигтэй явдал болов. Мартин олон хоног Ровтэй уулзахын хүслэн болсон бил. Мартин халуун янаг сэтгэлээ хуваалцахыг хинхэнээс илүү хүчтэй мөрөөсөж байна. Тэгэхдээ зүгээр нэг ярилцах биш, хайрын сэтгэлийн хамгийн нарийн ширийн зүйл ярилцмаар санагджээ. Ров Мартин түүний хүсэл эрмэлзлийг таниад дурлсан биш. Харин төрөлхийн баг зэрэг хайлган сэтгэлдээ улмаас дурлжээ гэдгийг Мартин бас л мэдээгүй аж. Мартины гарыг барин яриаг нь чагнаж суухдаа Ров хайр сэтгэлийнхээ эсийг даган ээлдгээр атгаж тамирцсан царайг нь хараад нийгүүлсэн өрөвдөж нүдэндээ нулимс мэлтгнүүлж байв. Сарбур гардаг трансконтинентал сэтгүүлээс загтал хүлээн аваад хэрхэн урам хуугарсан White Mail сэтгүүлээс ирүүлсэн загтал хүлээн аваад хэрхэн баярснаа ярихад Ров төдийл анзаарсангүй. Ров тэр хоёр загтлын үгийг сонсож утга санааг нь ойлгосон боловч Мартин тохиолдсон зовлон жаргалын аль алийг нь хуваалцсангүй. Ров өөрийн бодсон өөртөө зөв хэвээр байжээ. Сонин сэтгүүлийн тухай яриаг төдийл сонирхсангүй. Гагцхүү Мартинтай суухыг л бодож байж. Ров яах учраа олохгүй Мартиныг өөртөөгөө суулгаж авах гэсэн хүсэл нь нас бие гүйцсний зөм бэлэг болох хийгч бас ойлгохгүй байв. Хэрв Ровт хэлээд өгвөл нэгдүгürt ичих байв. Нөгөө талаар хань нөхрөө халамжл ээлгэх хүүхэн юм гэж бодон байх хэмээн эгдүрхэх байв. Сонгож авсан мэрэгжилтэд амжилт олж эхлээд урам орсон Мартин бодсон санснаа дэлгэн ярих завсар Ров нүдэндээ харагдсан бүхнийг цээрлэн сэжиглэж сууна. Ров гуйлагчин амьдралыг анх удаа энд нүдээр үзжээ. Дурлал өлсгөлэн хоёр ямар нэг сонин хослол мэт санагдаж явсан Ров тэр сонин хослол амьдралд чухам яаж харагдахыг огтхонч төсөөлсөнгүй. Ямар ч гэсэн ийм юм байдаг гэж сансангүй. Галтгооны өрөөнөөс ханхлах уг гаацсанд бөөлжсөнд хүрч хэрвэн заваарсан авгаа дандаа ийм юм угаадаг бол энэ үнэр Мартинд нэг чингсэн байж таарна гэж бодов. Энэ дунд хутгалдаж байгаа Мартинд бузар халтсан санагджээ. Мартиныг сахлах усаагүй байгааг анхаарад ойн гутав. Мартины ширүүн сахал Сильвагийн гэрийн хог новш шиг заваан санагдаж энэ нь түүний адгуулсан шинжийг уламж нодолж өгөв. Тэр хоёр үгүйлгийг нь юунд хэвлэж өгнө вэ? Одоо бүр солиорч гүйцэл. Хэрв жаахан азнасан бол аргаа бараад нэг газар албахаах байсан юмсан. Одоо энэ хог новш дундаа хутгалдаж өлсөд сангасан хിവэр нөгөөх цаасаа ирээчээд ёстой салхаасаа өнгөрчээ. Энэ юу үнэр вэ? Гэж Ров гинэт асуул. Мария юм угааж байна. Хэрний үнэр байх? Миний хамар дассан болохоор мэдэгдэх хэмээр алга гэв. Бишээ биш. Нэгширсэн айгүй өөр үнэр байна. Мартин сайтар үнэртэж үзээд бүү мэд. Тамхины үнэрээс өөр мэдэгдэх юм алга гэхэд тийм байхад тэр даанч муухай үнэр байсан юм. Мартин чи юунд ингэж их татна вэ? Өөрөө ч мэдгүй байна. Сэтгэл тавгүй үед уламж их татаад байх шиг санагддаг юм. Энэ маань гин биш зан. Би хар багаасаа тамхинд орсон хүн шүү. Муута дэргэд чинь амцгалах чарга алга гэж Ров зэмлэнгүй хэлв. Энэ бол тамхины буруу. Би тамхины хамгийн хямдыг татдаг юм. Гайгүй мөдхөн би $40-ийнхоо чекийг ирэхэр бурхтын дэргэд татаж болох тамхи авамц. Тэр $40 өөрөө бараг дарна. 3 хоногийн дотор 2 зохиолоо борлуулсан овоо шүү. Тэр чинь 2 жилийн ажил бидтэй гэж асуухад Мартин хаанаас та 7 хоногийн ч ажил ороогүй. Альва тэр ширээний өнцгтөр хэвдэж байгаа саарл хавцтай дэвтрийг аваад өгөөч гэв. Мартин дэвтрийн хуудсыг хурдан эргүүлж үзээд тийм
Хонхон дуг бичгэд 4 өдөр, улсан эргүүлгийг бичгэд 2 өдөр орсон байна. Энэ бол 7 хоногт $45, сард $180 гэсэн үг. Ийм цалин амар олдохгүй. Энэ бол дөнгөж эхлэлт. Чамдаа зориулна гэж бодоход надад олон мянган доллар хэрэгтэй байна. $500 цалинч хүрэлцэхгүй. Тэгэхэд энэ $45 миний цалингийн дээж юм. Чамлалтгүй шүү. Ойрдоор замдаа гарч авъя. Тэгсэн цагт ч байдгаараа манарган да гэв. Руф энэ үгээр шалтак болгон яриаг дөрүүчийн сэдв рүү хөдлөн оруулж. Чи одоо ч гэсэн дэндүү манаргаж байна шүү дээ. Тамхины сайн муу хамаалга. Ер нь тамхи татна гэдэг ойлгохтой зам биш. Чи 100 янтан шиг арай дэндүү байна шүү. Мартин минь бодоочтой нэрээ дэндүү байна гэж хэлв. Руфинууд хайр инхрийлэлээр бэлхэж харагдана. Төвний тонголох цэнхэрлэнүүд болбрай цагаан царайг харахад Руф өөрт нь бас л хүртээлгүй санагджээ. Мартин минь тамхи татхаа болж үз. Чи ядахта миний сэтгэлийг бодолтой гэж Руф аргадан хэлэхэд. За тэгвэл би тамхи татхаа боллоо. Хайрт минь би чамаага бодож үгийг чинь дагалгүй яах вэ? Ийхүү дуулууртай буулт хийхэд Руфт түүнийг эрхэндээ бүрмэлсэн оруулмаар санагдаж хэр бичгийн ажлаа одоо өрөх гэвэл үгэнд нь орох байна гэж бодно. Тэгээд хэлэх гэтэл үг нь аман дээр нь гарч ирээ тэгэлжээ. Руф хэлж зүрхэлсэнгүй. Мартины цээж нь толгойгоо наагаад. Мартин би өөрийгөө биш чамайг бодоод л хэлж байна. Тамхи татах мэдээж хортой шүү дээ. Ер нь тэгээд дадсан зангийнхаа боол болж явна гэдэг сайхан хэрэг бус. Гэхэд Мартин би чиний боол болно гэд энэ эмзэглэв. Нэрээ тэгвэл би чамд зарлиг буулгаад л байна гэж мэдэрээ. Хамгийн гол зүйлээ хэлж чадаагүй дээр Руф гүнээ харамсан Мартиныг залхаануудаар ширтэн харахад таны буулгасан зарлигийг хүлцэн дагахад би бэлэн гэлээ. Сайн байна. Тэгвэл одоо чамд анхныхаа зарлигийг буулгая. Сахлаа өдөр бүр хусчи. Мартин болохгүй шүү. Сахлаараа миний хазрыг яаж урснаа хараа биз гэж Руф гэл. Юм бүхэн энэ мэтэр инээд хөгжөн инхрийлэлээр төгслөө. Бүхнийг нэгэн цохилдоор хийж болдоггүй билээ. Энэ удаа Руф ямар ч гэсэн хоосон хоцорсонгүй. Мартиныг тамхинаас гаргаж чадсандаа эмэгтэй хүний хувьд их бахархал болжээ. Мартин хийсэн бүхнийг биелүүлэхээр нэгэн дамлсан тул дараа нэг эрэхтэй ажил олж хаахыг ятгах болно. Руф босоод өрөөгөн сонирхол. Мартин бичсэн тэмдэглэлээ угаасан даавуу хатаах мэд олсон тогсныг эхэлж үзв. Дараа нь дугуйга уран ухаан сийлэн өлгөж тогтоосныг сонирхов. Руф ширээн доогуур хөглөрсөн эд үдийн нооргийг хараад хайрын цагийг ингэж дэмий нөхцөөж байх гэж харамсна. Тоосон дэнлэг үзээд шохоорхон баярлал. Цааш нь нэгжиж эдэж уух юмны тавиур хов хоосон байгааг хараад Руф хөөх юмтай чи ч намандаа хийхимгүй суух шивдэ. Өлбөрч өгөхгүй яаж болж байна вэ гэж өрөвдөн уулга галдав. Би Мариагийн хооллож ундалдаг юм аа. Надад тэр нь чамар сэтгэл бүүзав. Би заяа нь өлбөрч өгөхгүй. Чи харж л байгаарай гэж Мартин нэрлэгчээ. Эргээд Мартиныг харвал тохойлцсон гарных нь булчин, цамцных нь ханцуунд цул төмөр мэд түнтийч байв. Руф үнд ой гутаж урам хугарваа. Тэгэл ээжгэлсэн зүрх хамаг цогцсон нөгөөх гадны үл ойлгогдох хүчний ирэхэр тэр сүрхий булчингийн зүг тэмүүлжээ. Руф түүнээс холдож зайлахын оронд налан наалт. Мартины гар угтан тэрч авлаа. Руфийн хувьд амьдралын зөвхөн өнгөн талыг мэдэх ухаан, урам зориг гутавч амьдралд өртсөн эмэгтэй зүрх наадан бүлгэлжээ. Мартины хүчрэх гар тачаал хүслийн ирэхэр өвдтөл тэврэх үес. Руф аз жаргалын амтанд цогтон талмаарч толгой өргөх бөгөөд чухамхүү тэрхэн зур хайр сэтгэлийнхээ хүчийг мэддэг байж. Тэр үес Руфт нэвтөр ёс зарчим их эцгийн бодол санаа цөм хамаагүй санагдана. Эцэг их хоёр нь охиноо Мартин идэнтэй суулгах дургүй. Охиноо тийм хүнтэй сэтгэлдээ болсныг бодоод ичдэг байж. Руф Мартины дэргэд байхдаа ухаан жолоогүй хайрлаж янаглах боловч холдсон үес тэрхүү хайр сэтгэл нь хөрж болгоомжн сэжиглэх сэтгэл болж хувирдаг байв. Энэ сэтгэл үе үе дэндүү гутамшигтай санагдавч яахын аргагүй эзэмт нь дийлэх хайрын сэтгэл мөнөөсөө мөн байваа. Энэ муу ханаад чаах вэ? Толгоо өвдөж жаахан хатгачл бай. Харин халуун орны уян өвчнөр өвдөх хэцүү шүү гэж Мартин ирэв. Руф түүний тэврэлтэнд хорогдсон ертөнцийг мартсан тэр жаргалаа хяад жаахан урт тасгах бодлын үүднээс чи уймнаар өвдсөн юм уу гэж хайхрамжгүй асуулаа.
Тэгж асуучгаад Мартины юу ярьж байгааг бараг чагнахгүй байснаа. Уйман өвчин дэлгэрсэн Хавайн олон арлын нэгэн колонд өвдөж сандарснаа ярихад Руфийн анхаарал гэнэт татагдав. Чи яаж яваад тэр хурчгсан юм бэ гэж асуув. Юу ч ярьсан дүлийн юм шиг байх муухай санагджээ. Санаанд үгүй явдал болсон юм аа. Уймны тухай зүүдэлсэн ч үгүй. Нэг удаа онгоцноос орглоо. Ус сэлж эрг хүрээд эвтэйхэн газар болж хорогдох санаатай арлын гүнд нэвт орчихов. Тэгэхэд би гуаны үр зэрлэг алим гадилах наар хооллож 3 хоног өнгөрөж бил. Битүү ширэнгэн дунд хоолой руу орох бүхнийг идэж байваа. 4 дахь өдрөө хүний шинхэн мөр бүхий уулын жимтэй таарлав. Тэр жимийг хөөж бараг хутганы иршиг хурц дил хатан дээгүүр дамжин яв. Дил хат өргөнөөрөө 3 фут хүрэхгүй боловч хоёр тал руу нүнгиж үзэхэд хэдэн 100 фут өндөр харагдав. Тэр зам дээр сайн зэвсгэлсэн нэг хүн 100,000 зэрэгтэй айрмын довтол гоогч тогтоож болно. Арлын гүнд нэвтэрч орох цорын ганц зам нь тэр байжээ. Тэндээс 3 цаг гэртээ яваад эргэн тойрон галт уулын чулуу ард зайсан жижигвтер хөндийд орж ирв. Энд жимсгэний бод тарьсан бас зэгсгүл сар барьсан 7-8 овоохоо харагдлаа. Хүмүүстэй нь уулзсангуу таал хэрэг биш болж гэдгийг мэдлээ. Би нэг хараад л мэдсэн. Гэхэд рүү тэгээ чи яа гэд айсан дестамон шиг болж ихэд гайхан чагнал. Би яахч билээд тэдний толгойлогч нь уйман өвчний яранд хамаг бие идүүлсэн сайхан зантай өвгөн байв. Тэр өвгөн энэ хөндийг анх нээж олоод нэг үгээр хэлэхэд бүрэн эрэхтэй ноён болжээ. Энэ бол хууль зүйд нийцэхгүй ил хэрэг. Тэд бас буу зэвсэгтэй мэрэгэн буудахыг нь яа. Анх хийсээр байгаад буудаж бүр татсан улс. Тийм улсын дунд орчхоо зүгтэлтэй биш. Тэгээд яах чаргагүй тэнд 3 сар болсон доо. Тэгээд тэндээс яаж мултрав? Хэрв хар цагаан арьстай цус холилдсон нэг хятад хүүхэн тус болоогүй бол би одоо ч гэсэн тэнд сууж байх байсан юм. Хөөхий зайлвал гот сайхан бас дээд боловсралтай хүүхэн байж билээ. Эхэн гонолууд дор хаяж сая долларын өв хөрөнгөтэй. Тэр хүмүүсийг мөнгөөр тэтгэдэг байв. Эцсийн бүлэг тийм нэг хүүхэн л намайг аварсан юм. Тэр хүүхэн ял шидэглээс айгаагүй дэгэ. Харин оршин сууж бүхий хөндийнхөө тухай хэнд ч ярьж болохгүй гэж миний ам өчгийг авсан. Бэж гэлсэн амандаа хүрсэн. Тэр хөндийн тухай ганцхан чамд л ярьж байгаа минь энэ. Тэгэхэд хөөхий тэр хүүхэн уйман өвчний анхны шинж тэмдэг илэрч байсан юм. Баруун гарынх нь хуруу биш болоод гарын тохооноосоо дээш өвдрүүдчл байсан. Одоо хэдий үгсэн биз дээ? Чи яаж байв уу? Тэр муухай өвчин халдаагүй чи мөн азтай. Эхлээд гайгүй эл санагдаж байв. Дараа нь дасах юм билээ. Тэр азгүй хүүхнийг өрөвдгийн ирэхээр сүлдээ цээрлэхийг ч мартсант. Ямар сайхан сэтгэлтэй, ямар сайхан нуруу туруутай хүүхэн байсан гэж сан. Өвчин дөнгөж тусч эхэлж байхдаа амтэн ах дүүтэйгээ уулзах тавилангүй. Зэрлэг амьдрал дунд амьдаараа илжирэх гарцаагүй боллоо гэдгээч тэр мэдсэн. Гэж ярихад рүү хөөрхий амтэн гэснэ. Тэгээ чамайг судлаж өгдөг нь сонно гэв. Мартин ингэж хэлсэн учрыг бүрэн ойлголгүй. Юун тийм сонирн байгаа юм гэж асуув. Бодвол тэр хүүхэн чамд дурлаж байсан. За чи нуулгүй хэлж өрхөө. Чамд дурлаж байсан уу гэж Рөв шивнэн асуув. Угаалгын газар хатуу хөтүү амьдрал дээр нь бас өлсгөлэн өвчний нэрвсний улмаас нар салхины хүрэн бор өнгөөгөж өлөн цагаан болсон Мартины царайд цус алгуурхан гэрэлтэв. Түүний үг хэлэх гэж завттал Рөв. Мартин минь битгий яриа. Наад ярих гэж байгаа үгийг чинь дууснаас дуулаагүй дээр байх. Болж үз гээд инэв. Энэ нэдэд ямар нэг төрлийн дуу сонсогдох шиг. Рөфийн нүд хүйтнэр гялалцах шиг санагджээ. Номхон далайн умарт хэсэгт дог яолцсон нэг шуурга дурсагдж аюултай давлгаа сарны хүйтэн гэрэлд харагдах мэт боллоо. Дараа нөгөөх уйман тархсан газрын хүүхэн дурсагдж чухамдаа тэр хүүхэн надад сэтгэлтэй байсан болоод л намайг аргалж сулалсан шүү дээ гэж бодоод. Үнэхээр ачтай хүүхээ. Түүний ачаар би амьд гарсан юм гэж хэлв. Бодлан үгээр шовдрох болов уу гэтэл Рөв нүрэ буруулан цонх руу хараад бөхөмцөн янзтай ихэр татан уйлж байв. Рөв дахин Мартины өөдөөс харлаа. Нүдэнд нь далайн шуургатай төстэй юу ч харагдсангүй. Рөв гомдол мэдүүлж. Би ийм л тэнэх шүү. Мартин чамайг яйта байц. Чамд сэтгэлтэй болж яах аргагүй сэтгэлтэй болж. Чиний өнгөрсөн явдлыг бодхоос л эгдүү хүрээд болж өгөхгүй. Аянда тасаад гайгүй болдгол байгаад. Чиний түүхийг бодоход зүүд зэрэглээ шиг хачин сонин санагдах юм. За аргач үгүй байхаа та
Гэснээ Мартинд хариу ярих завлал өгөлгүй. Хүй. Артур намайг дуудаж байна. Хөөх юм намайг хүлээгээ залхсан байх. За хайрт минь баяртай. Надад тамхинаас гаргах юм би. Чамд явууламц гэв. Роуф ингэж хэлээд гарснаа дахин хаалгаар цохиж. Чамд би хайртай. Үнэхээр хайртай гэж шивнэг хэлээд одлоо. Мария түүнийг хүндэтгэн гаргаж өгөх замдаа өмссөн хувцсыг нэгд нэгэнгүй ажиглав. Мария насандаа үзээгүй гой сайхан хувцсыг харав. Цугларсан хүүхдүүд суйг тэргийг шохоорхон далд орон ортол дагаж гүйлдэв. Тэр хормоос эхлэн бүхний анхаарал Марияд хандж, Мария тэр орчиндоо хамгийн хүндтэй хүн болж хувирлаа. Гэтэл нэг задгаа амтай нь том зочид Марияг ирсэн биш, тэдний суудаг хүнтэй уулзахаар ирснийг ярьснаас хойш тэр байдал цөм урваж хөрвөд Марияг тоо хүн дахин нэгч үгүй болж, харин Мартин айл аймгийнхантаа өргөмжлөгдөн зөмд нь хүндэт хүлэх болов. Мартин идэ Мариягийн нүднээ харсаар атал хэмжээ хязгааргүй хүндэтгэлтэй хүн болж хувирлаа. Хэрэв Монголын худалдагч тэр гайхалтай сайхан сүйхийг харсан бол Мартинд дахин $3.85 зээлдүүлэх байваа.